За жигхэн гişүү асуулт асууя. За баярлалаа. Би энэ сангийн сайдаас нэг юм тодруулах хэрэгтэй болоод байна л да. Нэгдүгээр асуултыг хэлцэж байгаа үед нэг бүрхэг хариулаад яваад байсан л да. Тэр Сэдванч гişүү асуусан, тийм Яваат сур гişүү асуусан. 1.5 сая төгрөг одоо ер нь их хүлээлттэй байна. Ардтан бол одоо нэлээд хүлээж байна. Сая бид одоо тойргуудаар очиад ажиллахад хүмүүсүүдийн гол анхаарал тавьж байгаа юм ялангуяа хөдөө нутагт энэ байна л да. Тэгээд түрүүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. За тэр өндөр настангууд ахмадуудад өгөх одоо 334 тэрбум төгрөгийн асуудал төсөв суусан байгаа. За энэ суусан мөнгийг яаж хэдийд өгнө гэдэг талаар сангийн сайд улан бит хоёр нэг ширээнд ойрхон суугаад ба тэгсэн мөртлөө хоорондоо нэг хэлснээ бас ойлгохгүй байгаа юм шиг байна. Тийм учраас нэлээд сайн тайлбарлаад хэлээд өгөөч. Яг хэдийд одоо энийг өгөх юм бэ? Нэгэнтээ төсөвт суусан бараа одоо томаах хэмжээний нэг бид нэр одоо олон жил одоо 4 жил баг энийг ихвэллээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх үү гэж. Нэгдүгээр, хоёрдугаар тэр хувьцааны асуудал байж байгаа. 1 тэрбум төгрөгийг үлдсэн улсууд хувьцаагаа авах уу эсвэл мөнгөөр авах уу гэдгийг одоо шийдэх тэр гарцааг одоо зам дээр зогсож байна. Тэгэхээр тэр 1 сая төгрөгийг тэр хувьцаагаа авах гэсэн улсууд хувьцаагаа авах байх. Үлдэж байгаа яг авъя гэсэн улсууд одоо өнөөдөр очрлоо зогсож байна. Тэр хүмүүс яг хэдийд авах юм бэ? Энэ талаар энэ засгийн газарт одоо ярилцсан юм байна уу? Энэ жилийн яг энэ одоо бидний хэлцэх асуудлуудын гол одоо их ус бүрэнчтэр, гол одоо ноён нуруунчтэр одоо удахгүй болох гэж байгаа сонгуулийн хариултын чинүүгээр гарах гэдэг байгаа л да. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын байдлыг харахад энийг хүмүүс нэлээд анхааралтай харж байгаа. Тийм учраас сангийн сайд бөөргөлөхгүйгээр чулуухан яг одоо ингэж одоо олгоно, эсвэл ингэж одоо боломж байхгүй байна. Эсвэл за дараа нь одоо ийм боломжийг эрэлхийлж эцэст нь одоо хүрх юмаа гэдэг тийм товч тодорхой хариуг нэг өгөөч гэж хүсмээр байна. Баярлалаа. За баярлалаа. За сангийн сайд микрофон асааж байгаа албан ёсоор товч тодорхой ойлгомжтой хариулт өгнө. Нэг ширээнд сууж байгаа нөхөс ойлгохгүй гэж. За жигрэг шүний асуултанд хариулъя. Би өгөн түрүүн их тодорхой хариулсан. Дараа нь өөртнөөс их тодорхой тайлбарлсан. За одоо 3 дахь маш тодорхой тайлбарлая. 334 тэрбум төгрөг төсөв суусаа. За энэ хөрөнгийг бүрдүүлэх их усүр нь бол Эрдэнэс 5 толгой Эрдэнтийн одоо орлогоос бүрднэ гэж Эрдэнтийн ногдлоо шиг Эрдэнэс 5 толгой урьдчилан хэлбэрийн төлбөрөөр одоо бүрдүүлнэ гэж ингэж суусан байгаа. За эдгээр хүмүүстэй уулзахад бол эдгээр байгууллагын удирдлагууд бол 4 сард бүрдүүлж эхнийхийгээ өгнө гэдэг амлалтыг өгсөн боловч санхүүгийн одоо байдал бас жоохон тийм байна, бүрдэхгүй байна гэдэг үгийг хэлээд одоо бол 5 сарын одоо 15-аас 20-ийн хооронд бол эхнийхийгээ бүрдүүлж өгнө. Тэгээд 6 сард бол багтааж одоо үлдэглэл мөнгө өгнө гэдэг ийм одоо амлалтуудыг бол надад өгч байгаа. Тийм учраас бол би ямар ч байсан одоо 2-3 удаа асуудал авлаж албан бичгээр хүртэл одоо тэднэрт загтал явуулсан. Инхээр 334 тэрбум төгрөг бол ямар ч байсан ихний одоо 2 дугаар улиралдаа багтаж бол ард иргэдтэй олгогдно гэж мөнгөнд бүртгэж би одоо ингэж хэлж байгаа. За энэ бол мэдээж одоо санхүүгийн хүндрэлтэй асуудал бий. Тэгвэл тэр хүмүүсүүд бол надад одоо бас ямар ч байсан одоо энийг олж одоо өгнө гэдэг ийм амлалтыг өгч байгаа учраас бүгднэ гэдэгт гэж бодож байна. За хоёр дахь нь бол 1 сая төгрөгийн хувьцаатай холбоотой асуудал. Түрүүн би бас нэлээд тодорхойлсон. Одоо ингээд засгийн газрын хэмжээнд бол яг бүрдэж байна 1 сая төгрөгийг. За 1 сая төгрөгийнхөө хувьцааг нь авах уу? 1 сая төгрөгийнхөө хувьцаа аваад хувьцаагаа дараа нь борлуулах уу? Өөр зүйл зарцуулах уу? Одоо энэ судалгаа авсны дараачаар бол тодорхой одоо дүн гарнаа. 1 сая төгрөгийнхөө хувьцааг нь одоо борлуулна гэсэн хэд гарах юм? Орон сууцны зээлэнд өгнө гэсэн хэд гарах юм? Тэдгээр одоо цалин хөлсөнд төлөх нь хэд гарах юм? Хувьцаагаа авч үзэх нь хэд гарах юм? Энэ дүн гарсны дараачаар бид нар бол аж ахуйн нэгжийнхээ хувьцааг бас одоо 6 сарын 1-нд дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хувьцаагаа борлуулах үйл ажиллагаагаа эхлүүлнэ. За энэний дараачаар мэдээж тэр хувьцаа борлуулсан орлогоос орсон мөнгнөөс хамаарат хувьцаагаа борлуулна гэсэн
гэсэн иргэдээ мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлнэ. За ингийн тулд бол энэ бол зөвхөн би түрүүн хэлэхдээ бол энэ бүх процессыг харахад сонгуулийн өмнө одоо эхлэх нь ямар бол бид нар бол сонгуулийн өмнө эхлүүлэхийг зорино. За тэгвэл энэ 12 ондоо бүтэн хэрэгжих ийм үйл явц ч юу гэж одоо ингэж тайлбарласан. Тийм учраас бол энэ дээр одоо ямар нэгэн байдлаар засгийн газар одоо энэ 334 өгөхгүй юм байна. 1 сая төгрөгийнхөө хувьцааг нь одоо эдгээр бол бас ингээд дашин шиг болгох юм байна гэдэг ойлголтоор буруу талаас нь юм уу ямар нэгэн байдлаар хөндрүүлж үтэй ойлгооч. Яг нэгэнт байгаа процессыг би одоо та бүхэнд бол маш тодорхой байдлаар хэлэхэд одоо миний саяны хариулт ийм байна.